Дэлхийд даяар тохиолдож буй дулаарл, үүнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд Монгол улсын уламжлалт мал аж ахуй нүүдэлчин соёл иргэншил ихээр нэрвэгдэж байна. Манай улсын дундад цаг агаар 246 Цельс градусаар нэмэгдсэн нь үер ус, ган, зуд, малын шин болон дахин сэргэх халдварт өвчин зэрэг аюулт үзэгдлийн эрсдлийг нэмэгдүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага нь Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагтай хамтран уур амьсгалын өөрчлөлтөд төсвөртэй орон нутаг төслийг Монгол улсад хэрэгжүүлж байна. Уг төслийн зорилго нь орон нутгийн гамшигын эрсдлийн удирдлагыг бэхжүүлэх, иргэдийн амжиргааг хамгаалах, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих замаар уур амьсгалаас үүдэлтэй гамшигын эрсдлийг даван туулахад орон нутгийг чадвартай болгоход нь дэмжлэг үзүүлэх юм. Уг төслийг Дорнод, Дундгой, Дорногой, Говьалтай, Улс аймагуудад болон Улаанбаатар хотод 2022-оос 2025 оны хооронд хэрэгжүүлж байна. За оддуур малаасаа яг махын л ашиглаж байна да. Сүү цагаан идэг бол яг зооны загт хэрэглээд бусд үед нь бол дам махаараа л ашигшимээ хүртэж байна. Миний хувьд бодож байгаагаар бол энэ гоцалдуурт өвчин гарахаас өмнө вакцинжуулалт гэдэг юм ил сайн хийжээвэл цаг тухайн үед нь л хийжээвэл бас гайг байх болов гэж бодож байна. Тэрнээс бол яг бид нэр шууд урьдчилан сэргийлнэ гэж мэдхэхгүйсээ. Тэгээд асуух юм зөндөө гаралгүй баха малын эмчээсээ. Тэгээд сумынхаа малын эмчтэй л их сайн харилцдаг та. Паразит гарахаа өвчин, дээрээс нь энэ хамуу энэ өвчнгүүд бол ер нь хамгийн илбэг тохиолдож байгаа. Дээрээс нь махны гарц өөртөө олдох ашиг шим бол хамаагүй асар их болно шүү дээ. Энэ өвчин байхгүй бол эмчнэр бол яг ингээ үзлэг хийгээ явна. Малчид бол яг өөрснийхөө биеэр амьдрал дээр практик дээр яг яаж болохоор өөрснөөр нь ингээд хуваалгаа яаж байгаа бол яг энэ бодиттой одоо ийм алхам болж гин л гэж би үзэж байна. Энэ аргачлал суралцсанаар бол одоо малчтайгаа ойлгоцод хэлбэр болсон. Энэ одоо мал эмнэлгийн салбарт хэрэгтэй шүү. Бид чинь нэг одоо энэ эндээс тийм шилжиж хөдөлгөөнд хандлт яг энэ малчнаас очиж асуух болохоор хэлэхгүй. Тэгээ тэрийг зүгээр нэг юугаар сурсан мэдсэгүүрэл оросоо төвтэй гаргаар мэдээд авчиж байгаа л чинь хэрэгтэй л гэж бодож байна. Тий, одоо энэ бүтээсийн сургалт зохион байгуулснараа ер нь бол мал эмнэлгийн нэгцгийн үйлчлэгийг яаж нэг дараас малчтад хүрэх үү гэдэг санаа бол одоо энэ сургалт их явцад бол ер нь одоо бид нар ингэж чиглэлбэр дүнтэй байна гэдэг нэг цэгийн үйлчлэгээ баснараа малын эмчнэрийн маань бас хамтын ажиллагаа сайжирсан. Яагаад тэгэхээр одоо залуу эмчнэр дөнгөж төгсөж ирээд шинэ мал эмнэлэг байгуулад ажиллах боломж байхгүй. Тэгэхээр бид нар төр хувийн хөвшлийг хооронд нь одоо холбох үүднээс мал эмнэлгийн нэг цэгээр дамжуулаад мал эмнэлгийн үйлчлэгийг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Ер нь бол манай мал эмнэлгийн нэг цэгийн гол зорилго бол одоо малчтын одоо нөгөө түүхий бүтээгдэхүүн бэлтгэх хүнсний аюулгүй байдлыг хангах гол зорилго маань бол нэг цэгийн үйлчлэгээр одоо гоцалдуурт өвчин гарахын өмнө одоо бид нар тандан судлах ажиллагааг одоо нутагшуулах, дорн таймаг гэхгүй улсын хэмжээнд одоо нутагшуулах одоо зорилготой. Яагаад гэвэл урьдчилан сэргийлж чадсанараа бол одоо малчтын ашиг орлогыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Монгол улс өөрөө гадаад харилцаа нэлийн өргөн хөгжиж хөлийн бомбуудаар дамжин хил дамжин халдварладаг гоцалдуурт өвчнүүдийн эрсдэл нэлээд нэмэгдсэн. Энтэй тэмцэхийн тулд мал эмнэлэг бүхэл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Анхан шатанд байгаа сомонд байгаа мал эмнэлгийн тасгыг чадваржуулах, өвчний эрт илрүүлгийг бий болгох, өвчнийг яаралтай эрт илрүүлэх ийм тогтолцоо бүрдүүлж байна. Энэ маань мал эмнэлгийн нэгдсэн системээр бид цахимжуулж хэрэгжүүлж эхэлж байгаа. Хоёр янзын эрт илрүүлгийн хоёр янзын хувилбарыг хэрэглэсэн. Нэгдүгээр хувилбар бол тухайн малчин өрхийн малд эрүүл мэндийн үзлэг хийж, үзлэгээр шинж тэмдэг ямар нэгэн өвчний шинж тэмдэг эрсдэл байгаа эсэхийг тогтоох. Хоёр дахь хувилбар нь оролцооны эпидемиологийг ашиглаж тухайн нутаг дэвсгэрт байгаа малчин өрхийг
дунд ярилцлага хийж одоо эрсдэлтэй хүчин зүйл бий болсон эсхийг тогтоох ийм хөлбөрүүдийг анхан шатнд гэж. Энийг маш богино хугацаанд сумын төвшөнд, малчин өрхийн төвшөнд хийснийг ерөнхий газар дээр богино хугацаанд цахим хэлбэрээр үзэж энэ дээрээ эрсдлийн үндэгийг ийм боломжийг бүрдүүлсэн. Цаашдаа бид нар даа ялангуяа малчтын сэтгэл зүй, малчтын хоорондын харилцааг зөв ойлгоод зөв мэдээллийг авахын тулд оролцооны эпидемиологи улсын хэмжээнд нэлээ өргөн хүрээтэй хэрэгжүүлэх, энэ цахим системээр хэрэгжүүлж байгааг нэлээ бодиттой болгох. Дээр нь зэрлэг амтны хөдөлгөөн дээр бас хяналт тавих энэ нөхцөлийг бүрдүүлэхэд бол чухал ач холбогдолтой болж байгаамаа. За мал эмнэлгийн ерөнхий газар маань дэлхийн зүүн олон улсын байгууллагатай 2018 оноос өнөөдрийг хүртэл бол ингээ хамтын ажиллагаатай явж байна. За тэр дундаа бол энэ орон нутагт энэ давхар зүйн асуудал, давхар зүйчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, за мөн сурагч багшуудыг бэлтгэх энэ асуудлуудын хүрээнд бол үе шаттай ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. 22 оны 8 сард бол энэ давхар зүй мэдээлэл судалгаа статистикийн газар гэж байгуулагдсан байна. Давхар зүй мэдээлэл судалгаа статистикийн газрын харьяанд бол орон нутгийн мал эмнэлгийн нэгж дасаг дээр бол давхар зүйчүүд гэдэг мэргэжлэнгүүд байдаг. За энэ давхар зүйч мэргэжлэнгүүдийг бол энэ оролцооны эпидемиолог, эрт илрүүлгийн хүрээнд бол мэдлэг чадрын дээшлүүлэх хүрээнд бол дэлхийн зүүн олон улсын байгууллагатай бол хамтарч үйлчлэлтэй ажлуудыг хийсэн. Энэ жилийн тухайд бол нийтдээ бол 5 аймгийн 340-од мал эмнэлгийн нэгж буюу дасгийн эмчнэр дээр бол энэ оролцооны эпидемиологийн талаар бол сургалтуудыг үйлчлэлтэй хийгээд ажиллаж байна. Цаашид бол бид нэр энэ оролцооны эпидемиологтой уялдуулаад за мөн энэ давхар зүйч гэдгийг сургалтын бол бий болгох. За мал эмнэлгийн мэргэжлэр төгссөн ч гэсэн цаашлаад бид нар давхар зүйч гэдэг мэргэжил эзэмших. Ингэснээрээ бол энэ мал эмнэлгийн үйл ажиллагааны анхан шатны өвчний тандалтыг судалдаг энэ мэргэжлэнгүүтэй болж төлөвлөж ажиллаж байна. Тэгээ үүнтэй бол төлөвлөгөөний дагуу бол дэлхийн зүүн олон улсын байгууллага маань хамтарч ажиллаж байгаадаа бол төлөвлөгийг сайжруулах байгаа гэдэг бас энд онцлон хэлэхэд бол таатай байна. For more than 30 years, USAID has been working with the people and government of Mongolia to help improve the lives of Mongolians and strengthen our bilateral relationship. Since 1991, the United States Agency for International Development has spent over $300 million to help improve the lives of Mongolians. We've worked together in various sectors, including higher education, economic growth, clean energy, and democracy and governance. As you know, Mongolia is a pastoral society. We've done a lot of work with herders in the past and are continuing to do so. The United States Agency for International Development is working with World Vision Mongolia, as well as the Ministry of Food, Agriculture, and Light Industry to help herders thrive. We're working with World Vision Mongolia on a project called Climate Resilient Communities, which helps herders mitigate the effects of climate change. The participatory disease surveillance approach has been proven internationally. It's a methodology that allows herders to detect animal diseases, and keep them from spreading. For the United States government, investing in herder households in Mongolia is important. We feel that our work in Mongolia brings the American and Mongolian people closer together. Thank you for cooperating with us.